За төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлыг хүрээнд хамаарах 7 хуулийн 14 заалт. За мөн байнгын хорооны тогтоолын 4хэн шийдвэр буюу 16 заалт хэрэгжилтэн шинжилгээ хийсэн байна л да. Тэгэд 28.6% гэж. Энэ хэрэгжилт бол маш бага байна гэсэн тоо харагдчихээн. За тайлан харахад бол хэрэгжээгүй гэсэн дүгнэлтэнд орсон асуудлын дийлэнх нь буюу 50-аас дээш нь шалтгааныг нь тайлбарлаагүй байна. Юунаас болж хэрэгжээгүй юм бэ гэдэг. За засгийн газартай холбоотой олон асуудалтаар хугацаа болоогүй байна гэд хариулт ирсэн. 25 оны дуусах гээд 11 сар гарчихсан байхад бол 23 онд гарсан тогтоолын хэрэгжилтийг 25 оны 3 дугаар улиралд тайлагнах үүрэгтэй. Инхээр хугацаа болоогүй гэсэн одоо ийм асуудал тавьж байгаа юм байлээ. За тэгээд асуулт нь болохоор их хурлаас батлагдсан хууль тогтоомж за үүнийг засгийн газар хэрэгжүүлэх ёстой байгууллагууд нь хэрэгжүүлэхгүй бол яат юм бэ? Хэрэгжүүлэг бол ямар санкц одоо хууль дүрэн байт юм бэ? За хэрэгжүүлээгүй улмаас хариуцлага тооцоолсон эрүүгэн болон захиргааны шийтгэл хүлээсэн албан хаагч, албан тушаалтан байна уу? Тэгвэл яагаад? Тэгээ бид нар хэрэгжихгүй хууль хийгээд байгаа нь амьдрал нийцэхгүй байгаад байгаа юм уу? Эсвэл хуулийн одоо хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь албан тушаал одоо энэ албан үүрэгтэй хариуцлагагүй хандаад байгаа юм уу гэдгийг ялгааг энэ тайлан тодорхой гаргаж ирээгүй байна л да. Тэгээ энэ яг учраа олчих юм бол ямар учир чинь хууль тогтоомж хэрэгжихгүй байна уу гэдэгт их хурл дүгнэлт хийгээд гарах хуулиуд дээр бид нэр судалгаа шинжилгээтэй ингээ ажиллах хэрэгтэй. Учраа сайдаас асууж байна гэсэн үг л дээ. Засгийн газар хэрэглэх газар байсан дээр нь одоо тэргүүлэх сайд хийж байгаа. Хууль дүрм хэрэгжүүлээгүй албан тушаалтай албан хаагчдад ямар хариуцлага үүрэг оногдсон бэ? За ийм асуулт. За учраа сайд хариулъя. Тэгээд биелэгдэж байгаа энэ гүйцэтгэл бол тийм маш бага хувьтай харагдаад байгаа дээр бид нар бол ялчгүй үнэлгээ хийх ёстой. Тэгээд хуулийн үр дагаврын үнэлгээг бид нар бас хийдгүү болохоор тухайн зохицуулт нь хэрэгцээтэй эсхүүг нь тодорхойгүй яваад ирсэн байна. Тийм учраас жишээ нь одоо ингээд заалт болгоноор нь гаргаад энэ заалт хэрэгжээгүй байна гэд явуулахаар яг агуулгын хүрээнд биелсэн ийм заалтууд бол байгаа. Тэгэхээр энэ үнэлгээ бол ахиж дэвшигтэйжлэх боломж байгаад байгаа. Гэтэл нөгөө хуулийн кодификац байхгүй нэг өсөндөө биелэгдсэн гээд байгаа 1374 заалт байгаа байхгүй. Тэрийг нь асуулах гээд өгөхөөр кодификац хийдгүү болохоор ингээд хасаагүй хяналтанд яваад энэ нөгөө гүйцэтгэл их тийм баг гарч харагдаад байдаг. Тэгэхээр цаашдаа бол нөгөө их хурлын тамгын газар, за би их хурлын гишүүний хуваарьж гисэн тамгын газраас бас хүсэл тавьж байна. Хуулийн үр дагаврын үнэлгээг одоо хийдэг. За түүнийгээ тайлгнадаг болох хэрэгтэй байна. Дээрэс нь энэ кодификац хийдэг болмоор. Одоо бидэнд энэ заалт чи хэрэгжчихсэн юм биш үү гэд агуулгаар хэрэгжсэн гэд илгээхээр заалт болгоноор нь механикаар нь ингээд энэ заалт хэрэгжээгүй гэд тавиад байхаар энэ гүйцэтгэлч айгу баг гараад. Тэгэхээр хуулийн кодификац хийх асуудлыг бас анхааралтай одоо авч өгвөл их хурлын тамгын газар авч өгвөл маш сайн байна. Тэний ийм хэд хэдэн бэрхшээлүүд бол зайлшгүй байна. Яг одоо энэ удаа бол нөгөө төлөвлөж байгаа механизм чиг үүрэг өөрөө эдийн засгийн хөгжлийн яамн дээр байна. Дээрээс нь эргээд мониторинг хийх үүрэг нь эдийн засгийн хөгжлийн яамн дээр байна. Тэгэхээр төсөвлөөд хянаад мониторинг хийх дизайн хийгээд мониторинг хийгээд evaluation хийн гэдэг энэ бол циклээр явна. Тэгэхээр энэ циклийг эргэлдүүлэхийн тулд бид нар нэг үнэлгээний системийг нэгт. Хоёрт бол хаана хуулийн үр дагаврын үнэлгээгээ хийдэг болчих. Тэгээд зарим заалтууд дээр кодификац хий. Ингээд эхлэхээр энэ үнэлгээ бол ахиц гарна. Тэгээ анханасаа төлөвлөхдөө индикаторуудаа зөв тавь. Жишээ нь одоо 5 жилийн чиглэл бол эдийн засгийн эрх чөлөөний индексээр 90-ээр эхний 60-д орно л гэж 5 жил.
Тэгвэл эхний жил яхаа 3 байр урагшлаа л гэж. 3 байр урагшлахад ахиц үзүүлээгүй бол хангалтгүй л гэж үнэлнэ. Тэрнээс биш тэр эхний 60-д орохын тулд хууль хэлэлцүүлсэн байна уу, формо хийсэн байна уу, арга хэмжээ зохион байгуулсан байна уу, тэр бол ерөөсөө л хангалттай хангалт. Ингээл үнэлгээ. Үнэлгээтэй тохируулаад тэр гүйцэтгэлийн одоо индикаторуудыг тавих байхгүй. Өнөөдөр энэ багш хэмжээний цалин дээр ч гэсэн асуудал юунаас болоод маш ойлгомжтой шүү дээ. KPI бид нар хэрэгжүүлж чадахгүй байна. Индикатор нь ойлгомжгүй. Тэг гүйцэтгэлийг яаж төлөвлөхөө бүрэн одоо тэр механизм руу оруулж чадаагүй. Тэгээ өнөөдөр тэр KPI хийхин тулд яг одоо тэр нөгөө одоо хувийн байгууллагууд бүгдээрээ л энэ balanced scorecard гэж хийдэг шүү дээ. Хийх юм уу? Эсвэл яг гүйцэтгэлийн үнэлгээнд дээр 360 градус хэрэгжүүлэх гээд байгаа юм уу? Фидбек хийх гээд байгаа юм уу? Энэ нөгөө ямар замаар яаж явах вэ гэдгийг тодорхойгүй болгоогүй байгаа учраас эргээд ингээд их хурал дээр ч гэсэн ороод ирэх бид нар ойлголцохгүй байдалтай байгаа байхгүй. Тийм учраас энийг л зөв болгоё гэж энэ 5 жилийн чиглэлээс л эхэлсэн. Тэгэхээр 5 жилийн чиглэл бол эх 7 хоногоос хилцээд эхлэхээр би бас нэмэлт тайлбарууд өгөө явъя. Тэр хариуцлага тооцоо асуудал дээр ажлын хэсгээс яг тоо баримтууд хэлэх байна. За ажлын хэсгийн хэдэн номер өгөх вэ? 5 номер өгөх үү? За ажлын хэсгийн гишүүн Батцэг хяналт хэрэгжүүлэх газар хууль тогтоомжийг биелэлтийг тооцож үр дүнг тайлганд өгснөөс хойш хугацаанд бол өмнө нь засгийн газар дээр Хөвсгөл Архангаа Завхан аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцох арга хэмжээ бол авч хэрэгжүүлчихсэн юм лээ. Үүнтэй холбоотойгоор мөн бас 3 яамн дээр төрийн нарийн бичгийн дарга нарт холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцоо гэдэг асуудал бас хөндөж тавьсан. За энэ удаагийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээний үнэлгээний тайланд үндэслээд засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр засгийн газрын тэмдэглэлээр үүрэг өгснээ дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар болон засаг даргын тамгын газруудад 11 сарын 1-ний дотор хугацаатай үүрэг чиглэл өгсөн албан бичиг хөрвүүлсэн байгаа. 11 сарын 15-ны дотор одоо тайлангаа буцаж хэрэг эрхлэх газар дээр тайлагнах ёстой.